Олон нийтийн харилцаа буюу PR гэж юу вэ? Аливаа байгууллага хувь хүний олон нийтэд танигдах байдал, нэр хүнд болон имижийг хариуцсан ажилтдаг бөгөөд гол зорилго нь байгууллага олон нийт хоёрын хооронд бат бөх харилцаа тогтоох буюу товчхондоо PR бол мэдээлэх, боловсрол олгох, итгэл төрүүлэх, дүр төрхийг бүрдүүлэх, олон нийтэд танигдах, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх явдал юм. Шинжлэх ухааны технологийн их сургуульд 2009 оноос олон нийтийн харилцаа буюу PR хөтөлбөрөөр мэргэжлэн бэлтгэж эхэлсэн. Манай төгсөгчид төрийн болон төрийн бус, бизнес, олон улсын байгууллага зэрэг бүхий салбарт амжилттай ажиллаж байна. Одоогоор бакалавр, магистрийн түвшин сургалт явуулж байгаа бөгөөд манай мэргэжлийн гол давуу тал нь зөвхөн шинжлэх ухааны технологийн их сургууль бэлтгэдэг ба эрэлт хэрэгцээ, нэр хүнд байнга өснө нэмэгдэж байгаа аль салбарт ажиллах хөрвөх чадвартай мэргэжил юм. Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудаа чанартай мэдлэг, ур чадвар олгохын тулд дадлагаараа дотоод болон гадаадын байгууллагатай танилцдаг бөгөөд мөн мэргэжлийн практик дадлагыг ч хийдэг. Харилцаа ажил мэргэжлийг 2017 онд төгссөн төгсөгч байна. Би яг одоогоор бие даасан контент бүтээгчээр ажиллаж байгаа бөгөөд арьс ажиллагааны мэдээлэл бүхий контентыг YouTube болон Instagram-д байршуулдаг. Намайг Чонж гэдэг шүтээсийн PR-ийн 2015 оны төгсөгч байна. Яг одоо GISAT Mongolia байгууллагын Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх ингээд төсөлтөөр PR экспертаар ажиллаж байна. За сошиал сувгуудаа хамгийн дөрөнд хөдөлж авч явдаг. Танил хүмүүстэй мөн хамтарч ажилладаг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулаад бас төсөлтөд холбоотой сүлийн мэдээллүүдийг түгээдэг. Миний нэр Игчүү Орлоо гэдэг. Олон нийтэд харилцах ажил мэргэжлийн 2016 оны төгсөгч. Өнөөдрийг хүртэл төрийн байгууллагт хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах чиглэлээр ажиллаж байна. Иргэд олон нийтэд харилцах, мэдээлэл, контент боловсруулах, түгээх, нийтлэх ажлууд байдаг. Мөн дээрээс нь ажлын маань салшгүй нэг талбар нь сошиал медиа байдаг юм аа. Байгууллагын имиж нэр хүндийг өсгөдөг. Олон нийт зорилтод бүлэгтэй харилцдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцаж ярилцлага өгдөг. Удирдлагын мэдээллээр хангаж зөвлөгөө өгдөг. Байгууллагын дотоод гадаад харилцааг удирддаг. Брэнд бүтээж хоногшуулж хадгалдаг. Олон нийтийг мэдээллээр хангадаг. Баримт бичиг боловсруулдаг. Судалгааны шинжилгээ хийдэг. Арга хэмжээ зохион байгуулдаг. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Студ төвийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Сошиал идэвхжүүлэлт контент бэлтгэдэг. Хэвлэлийг их бэлтгэдэг. Консалтинг буюу зөвлөх хүчлээ үзүүлдэг. Баг хамт олныг удирдан зохион байгуулах зэрэг ажлыг хийдэг. Миний хувьд техник технологиос илүү хүн хоорондын харилцаа болон нийгмийн аливаа асуудлуудыг шийдвэрлэх хүсэлтэй бөгөөд энэхүү сонирхолтой минь PR мэргэжлийн үндсэн ур чадварууд нийцдэг болохоор би энэ мэргэжлийг сонгосон. Олон нийтийн харилцаа буюу PR мэргэжлийг Монголын хэмжээнд зөвхөн шүтээст бэлтгэдэг. Яг энэ мэргэжлийг сонгосондоо одоо хүртэл сэтгэл хангалуун байгаа. Бүтээл сэтгэлээ эрх чөлөөтэй байдал бие даасан бүхэн татагддаг бидэнд өөрийн гэсэн сонирхолтой хөтөлбөртэй хөрвөх боломжтой PR-ийн мэргэжил илүү зөвхөмжтэй санагдсан учраас би энэ мэргэжлийг сонгосон. Манай мэргэжлэр суралцахыг хүсвэл нийгэм судлал, математик, монгол хэл, англи хэл гэсэн хичээлүүдэд эллэлийн ерөнхий шалгалт өгдөг бөгөөд суур болон дагалдах хичээлүүд тус бүр 490-ээс дээш байна.